Миний хувьд 2025 оны 10 дугаар сараас парламент дахь Төв Азийн бүлгийг ахлан ажиллаж байна. Төв Азийн бүлгийн хариуцах улс орнуудад Узбекистан, Казахстан, Тажикстан, Туркменистан, Киргизстан гэх 5 орн ордог. Харин бид 5 дээр нэмэх нь 1 гэдэг формат бий болгосноор Монгол улсыг нэмж орууллаа. Өөрөөр хэлбэл Төв Азийн парламентын гэр бүлд Монголыг бид хамруулан ажиллаж эхэллээ. Парламент дахь Төв Азийн бүлгийн гишүүд маань анх удаа төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүнээ томилж 6 сарын 29-ны өдрөөс 7 сарын 2-ны өдрийг дуустал Монгол улсад айлчлал хийнэ. Энэ үеэрээ бид бизнес эрхлэгч, хувийн хвшлийн төлөөлөл болон засгийн газрын төлөөлөлтөд уулзсан. Мөн бусад төрийн бас байгууллага, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөлтөд уулзгаар төлөвлөж байна. Бид энэ аяллыг маш сонирхолтой байдлаар өрнө гэдэгт найдаж байгаа. Өөр нэг сонирхолтой зүйл нь манай парламентын бүлэгт нэгдэж байгаа орнууд дэлхийн хамгийн хүчин орнууд багтгаар онцлогтой. Казахстан, Монгол, тэр дундаа Астана, Улаанбаатар зэрэг хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгддэг. Тийм ч учраас ажлынхан тоог 6 дугаар сарын сүүлд байхаар шийдвэрлсэн юм. Бүх зүйл цэцгэлээд байж байх таатай сайхан үед очиход төлөвлөсөн юм учир шалтгаантай. 2024 онд манай улсын ерөнхийлөгч Штайнмайер Монгол улсад айлчлах үеэрээ 2 оны харилцааг шинэ түвшинд гаргаж ирсэн. 2011 онд манай хоёр улсын хооронд хийгдсэн түүхийн эдийн хэлцээр гэж бий. Энэ хэлцээрийн хүрээ нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн байдаг юм. Мөн манай хоёр орны хооронд хэрэгжиж буй хамгийн амжилттай хамтын ажиллагааны нэг хэсэг бол боловсролын салбар дах хамтын ажиллагаа. Монгол Германы хамтарсан сургуулиуд байна. Германд олсрол эзэмшиж буй залуус ч олон байна. Энэ тал дээр маш олон ажил хэрэгжиж байгаа. Герман улс онол парагтах хөсөлсөн мэргэжлийн боловсролоор дэлхийд тэргүүлдэг. Энэ чиглэлээр төлөвлөсөн ажлууд ч бий. Гэхдээ бид голцоо цар хүрээний хувьд харьцангуй жижиг төсөл хөтөлбөрүүдээр хамтран ажилладаг. Тиймээс 2 орны харилцаанд шинэ үеийг нээсэн цоо шинэ өөрчлөлтийг цаг нь болсон гэж би үзэж байгаа. 2 орны хувьд олон нийтэд дийлгэх нэлээд олон мэдээлэл төлөвлөсөн ажил байдаг. Гэвч үүндээ бид шинэ түвшинд шинэ салбарт харилцаагаа үржүүлэх шаардлага гарчээ. Өнөө хүртэл явж ирсэн харилцааны тухайд ардчсан Германы үед л бий болж байсан суурин дээр явж байна. Суурь маш сайн тавигдсан ч үүнийг шинэ түвшинд ахиулах хэрэгтэй. Эдийн засгийн харилцааны тухайд жилд дунджаар 255 сая еврогийн бараа бүтээгдэхүүнийг бид Монгол улсад нийлүүлдэг. Харин Монгол улсаас Германыг чиглэж байгаа экспортын хэмжээ ердөө 7.2 сая евро. Эдийн засгийн харилцаа худалдааны үед асар их ялгаа байна гэдгийг эндээс ойлгож байгаа болов. Худалдаа эдийн засгийн харилцаа гэдэг зөвхөн нэг урсгалтай зам шиг байвал өрөөсгөл. Гэхдээ л 2 орны худалдаа эдийн засгийн харилцаа нэг урсгалтай зам шиг л байна. Тиймээс бид энэ замын аль урсгалыг нь энэ тэнцүү бөгөөд эрчимтэй болгох ёстой. Тэгэхээр цаашид нэлээд олон үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд энэ тэргуунд Герман аж ахуйн нэгжүүдийг, бизнес эрхлэгчдийг Монголд үр хаалганы сонирхол боломжийг нэмэгдүүлэх, мөн Монголын бизнес эрхлэгчид Германд харилцаа холбоогоо тэлэх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь чухал байна. Өнөөдөр Хятад, Орос, Канада, Франц гээд биднээс бусад бараг бүх орны хөрөнгө оруулагч төсөл хэрэгжүүлэгчид Монголд хүл тавьжээ. Харилцан ашигтай ч ажиллаж байна. Харин бид тийм биш байна. Иймээс боломжуудыг таниулах нь мэдүүлэх нь их чухал. Би дээр хэлсэнчлэн бидний харилцаа нэг урсгалтай зам шиг байж болохгүй. Германы иргэд Монгол улсад визгүй зорчдог. Энэ таатай боломжийг бид хүртээд олон жил болж байгаа. Үүний төлөө бид талархал илэрхийлэх ёстой. Бидний хооронд байгаа замыг 2 урсгалтай болгохын тулд Герман улс визийн бодлогоо болоод визэн дээр тавигдж байгаа хатуу шаардлагуудыг эргэж зайлшгүй харах ёстой. Одоогоор дипломат болон албан томилол дээр визний асуудал харьцангуй гайгүй байгаа ч өөрчлөх шаардлагатай зүйлс байна. Ялангуяа Герман улс Төв Азитай холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхийг чухалчилж байгаа энэ нөхцөлд энэ хэвээр явж огт болохгүй. Гэхдээ бид ийм байж болохгүй гэж яриад мэдэгдэл хийгээд өнгөрөхөөс илүүтэй тодорхой үр дүнд заавал хүрэх ёстой. Тамирчид, сэтгүүлчид, улс төрчид, бизнес эрхлэгчид Герман руу зочлох боломжийг бид өргөдөх ёстой. Үүний тулд манай бүлгийн зүгээс парламентэд дорвитой хөдөлгөөн бий болгоно. Бундстагийн гишүүдч намын бүлэг үл хамааран Төв Азид үүдээ илүү өргөн нэг тал дээр нэгдвэл байр суурьтай байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгэхээр цаашид 2 орны засгийн газрын түвшинд ажил хэрэг болох нь илүү чухал. Парламентын бүлгийн гүйцэтгэх гол үүрэг бол ерөөсөө л харилцааны гүр болж өргөн сүлжээ бий болгох юм. Төрийн бас байгууллагууд, компаниуд хоорондын яриа хэлцээрийг эрчимжүүлэх, харилцан зорчих чөлөөт байдлыг бий болгох нь чухал. Бид Монгол улсад хийх анхны томилолтоос өндөр хүлээлттэй байгаа. Энэ удаагийн айлчлалын зорилгуудын хамгийн дээр бичиж байгаа зүйл бол визийн чөлөөт байдлыг хангах асуудал. Энэ тал дээр бид ярилцсан өрнөлөх болно. Харин хувь хүний зүгээс хамгийн хүлээлттэй байгаа зүйл бол Чингис хааны музейг үзэх. Уг музейг үзэх гэж байгаадаа би тун их баяртай байна. Би өөрөө түүхийн багш учраас олон жилийн турш Чингис хааны түүхэнд гүйцэтгсэн үүрэг, ач холбогдлын талаар маш их сонирхон судалж, хичээлүүдээр дамжуулан лекц уншдаг байсан. Тийм болохоор музейд нь очино гэхээр надад маш их сонирхолтой байгаа. Мөн
Энэ оны 10 дугаар сард төлөвлөгдсөн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн альчлал хүлээлт дагуулж байна. Энэ альчлалын хүрээнд манай хоёр орны нөхөрлөл харилцаа шин түвшинд гарна гэдэгт би итгэлтэй байгаа. Бидэнд хамтын ажиллагааны өргөн боломж бий. Нөөц боломж гэдэг үгийг би бүр ахин тодтогч хэлмээр байна. Нөгөө төгөр бид өөрсдөө шүмжлэлтэй хандах ёстой. Өөрсдөө гэдэг нь Германы талыг хэлж байгаа юм шүү. Бид ашигт малтмлын салбарт хамтын ажиллагааны хилцээрээ баталчихсан. Гисэн хэрнээ манай тал үүнээр маш чанартай ажиллалаа. Бизнесүүдийн хамтын ажиллагааны хувьд хөрөнгө оруулалтын хэмжээний хувьд ашигт малтмлын салбарт дутуу ажилласан. Би бол улс төрчин энэ тал дээр сурталчилгаа хийж таниулах ажлыг хийх болно. Хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд Монгол улсад Германчуудыг таниулах ажлуудагч бид бүхэн үргэлж дэмжин ажиллах болно.